талаар орох болно. За энэ рекорд хийгдэж байгаа юм байна тий. За энэ яагаад гүггүй вэ? Дараагийн утас руу. За. За одоо зүгээр юм. За ерөөдөө захааны эрх зүйн бодлогын тухайд бол одоо бодлого бодох алхмууд тодорхой алхмууд байдаг. За энэхүү бодлого бодох алхам аргачлалынхаа дагуу бичиглэлүүдээ хийгээд за онлынхоо тайлбар бичиглэлээ хийчээд дараа нь одоо кейсээсээ одоо тухайн аргачлалтаа тохируулсан бодолтой байгээд за тэгээд алхам бүр дээрээ явцын дүгнэлтүүдийг хийгээд явах хэвээр. За ингээд бодлого бодох энэ бодлого бодох явцдаа бол аль болох одоо нөгөө хууль хэрэглээнийхээ асуудлыг орхитуулж болохгүй захирааны хэрэг хан шийдвэрлэх тухай хууль болон захирааны ерөнхий хуулийн одоо тодорхой заалтуудаа бол оруулаад хууль хэрэглээнийхээ асуудалтай уялдуулаад ингээд сувсамцаа хийгээд за тэгээд мэдээж алхам бүр дээрээ явцын дүгнэлтүүдээ хийгээд явах нь чухал байдаг. За тэгэхээр ерөөхдөө бол нөгөө иргэн болон эрүүгийн тохиолдолтой харьцуулах юм бол захиргааны бодлого маань одоо бичиглэл ихтэй байдаг. Тийм учраас бол маш хурдан одоо шивээд хугацаанд амжихын тулд бол бичиглэл онлын тайлбар бичиглэл хууль хэрэглээний асуудлаа орхигдуулахгүй. За ингээд онол хууль хэрэглээ болон тохиолдол за ингээд дүгнэлтүүдээ хийгээд ингээд маш хурдтай ажиллах шаардлага бол гардаг. За тэгэхээр ер нь бол юуныхаа шалгалтынхаа өмнө бол захиргааны аргачлал дээр аль болох нөгөө бичиглэлүүдээ одоо хараар л юм бол шууд ер нь бол аргачлалаа цээжлэх байдлаар явдаг. За тэгээд аргачлалуудаа хурдан бичээд за ингээ өглөө бичээд дүгнэлтээ хийгээд ингээд явах хэрэгтэй байдаг шүү. За захиргааны бодлогын хүрээнд бол одоо хэд хэдэн асуултууд өгдөн. За түгээмэл өгддөг асуултуудын хувьд бол дараах байдаг. Хэмжлийн шаардлага тодорхойлно уу? За мөн одоо хоёрдугаарт нь захиргааны иргэн шүүх тухайн хэмжлийг хүлээж авах уу? За гомдол маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ? Нэхэмжлэл нь үндэслэтэй юу гэх мэт ийм асуултууд бол одоо жил бүрийн бодлого дээр бол ирж байгаа. За нэхэмжлийн шаардлагыг тодорхойлох хүрээнд бол захиргааны хэрэг хан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлийн 5 дээр нь бол энэ хуулийн 52-ын 2-т заасан хэмжлийн шаардлага түүний үндэслэлд дараах зүйл хамаарна гэд одоо 6 үндэслэлийг бол хуульд зааж өгсөн байгаа. Одоо хэмжлийн шаардлага хэрхэн гаргах вэ гэдэг 6 үндэслэлийг зааж өгсөн. За үүнээс бол энэ 52-ын 5-ын 1-т заасан үндэслэл нь бол ихэнх бодлогуудын хувьд бол хэмжлийн шаардлага 52-ын 5-ын 1-ээр тодорхойлох байдлаар иймэрхүү бодлогод бол түгээмэл ирдэг. За 52-ын 1-д нь бол захиргааны акт болон захиргааны гэрээг хүчингү болгуулах. За захиргааны акт болон захиргааны гэрээг илт хууль болохыг нь тогтоолгох. За эсвэл хууль бус болохыг тогтоолгох. За захиргааны акт гаргуулахыг даалгах хэмжил гэсэн ийм байдлаар бол одоо тодорхойлох ийм хэмжлийн шаардлагатай бодлогод ихэвчлэн ирдэг. За тэгээд 52-ын 52, 53, 54, 55, 56 гэдэг ер нь бол хэмжлийн шаардлагын дараах 6 үндэслэл байна гэж хуулинд тодорхойлсон. За ихэнх түгээмэл ирдэг үндэслэлийг нь бол сая хэллээ 52-ын 5-ын 1. За ингээд одоо жишээ нь энэ хэмжлийн шаардлага тодорхойлно уу гэдэг асуултанд бид нар хариулахын тулд за өгөгдсөн захиргааны акт буюу захиргааны үйл ажиллагааны яг аль хэлбэрийн захиргааны акт юм уу гэрээ юм уу тухайн захиргааны шийдвэр дээр ямар нэг хэмжлийн шаардлага гаргах вэ гэдгийг бид нэр захиргааны хэрэг хан шийдвэрлэх тухай хуулийн 52-ын 5 дугаар зүйлээс хэмжлийн шаардлага тодорхойлж бичих ёстой байдаг бахнэ. За хоёрдугаар гэх юм бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлийг хүлээж авах уу гэдэг асуулт бол байнга ирдэг. За захиргааны хэргийн шүүх нэхэмжлийг хүлээж авах уу гэдэг асуултын хүрээнд бол нэгдүгээр захиргааны хэрэг хан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын 1 дэх хэсгийг бид нар шалгах шаардлагатай болдог. За
Энэ асуултанд хариулахдаа одоо бид нэр хууль хэрэглээний асуудлаа орхивдуулж болохгүй гэж сая хэлсэн. Тэгээд нэхэмжлийн шаардлагын тодорхойлох хүрээнд бол бидний хэрэглэх хуулийн зүйл заалт маань бол одоо захиргааны хэрэг хян шийдвэрлэх тухай хуулийн 52-ын 5 байх нь. За захиргааны хэргийн шүүх нэхэмжлийг хүлээж авах уу гэдэг дээр бол бид нэр захиргааны хэрэг хян шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын 1 дэх хэсгийг одоо шалгая гэдэг байдлаар ингээд бичлэлтэй хийгээд явах хэрэгтэй байдаг. За 13-ын 1 дээр бол захиргааны хэргийн шүүх үнцөлийн цэц болон өөр шүүхэд хариалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хян шийдвэрлэнэ. За ингээд бид нар өгөгдсөн тохиолдол маань нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх, за үнцөлийн эрх зүйн маргаан мөн эсэх, бусад шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх гэсэн ийм гурван нөхцөлийг энэ захиргааны хэрэг хян шийдвэрлэх тухай хуулийн 13-ын 1 дэх заалтаас нь гаргаж ирж одоо тайлбарлаж сувсамц хийх ёстой гэсэн үг. За нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх тал дээр бол маргалдагч талууд нь за мөн талууд болон тухайн маргаанд хэрэглэгдэж байгаа хууль эрх зүйн хэм хэмжээ нь өөрөө нийтийн эрх зүйн хүрээнд хамаарж ийн үгүй юу гэдэг дээрээ дүгнэлт хийдэг. За одоо жишээ нь өмнөх захиргааны таадас авсан захиргааны шалгалтын бодлогын тухайд бол нийслэлийн засаг дарга, за нийслэлийн газар зохион байгуулалтын алба нэг талд нь байсан. За нөгөө талд нь бол АХХК байсан. За ингээд маргалдагч талуудаас харах юм бол одоо АХХК руу холбогдсон шийдвэр гаргасан нийслэлийн засаг дарга болон нийслэлийн газар зохион байгуулалтын алба. За энэ хоёр субъект нь өөрөө бол одоо нийтийн эрх ашигын хүрээнд буюу нийтийн эрх зүйн хүрээнд дэх нийтийн эрх зүйн одоо тал байна. За ингээд энэ газартай холбоотой маргааныг бол бид нар мэдээж хамгийн гол зохицуулах хууль нь газрын тухай хууль, захиргааны ерөнхий хууль гэх мэт ингээд харахад бол нийтийн эрх зүйн хэмжээгээр зохицуулагдах харилцаа байна. Энэ утгаараа бол тухайн хүмүүстэй харилцаа нийтийн эрх зүйн нь бол нийтийн эрх зүйн маргаанд хамаарж байна гэдэг байдлаар дүгнэлтээ ихнэ. За ингээд дараагийн үе нь болохоор үнцөөл эрх зүйн маргаан мөн эсэх гэдэг дээр дүгнэлтээ ихнэ. За үүнд гэх юм бол үндсэн хуулийн 66-гийн 1 болон 66-гийн 2 дахь заалтыг бол заавал энэ одоо алхмын хүрээнд шалгах шаардлагатай. Тэгэхээр та бүхэн маань бас одоо энэ үнцөөл эрх зүйн маргаан мөн эсэх гэдэг дээрээ үнцөөлийн 66-гийн 1, 66-гийн 2 гэдэг энэ хоёр заалтаа бас заавал дурдаад явах нь байна. За 66-гийн 1 дэх хэсэг дээр бол үнцөлийн эрх зүйн маргааны хариуцагч субъектыг заасан байдаг. За 66-гийн 2 дээр гэх юм бол тухайн маргаан нь үнцөөл зөрчсөн маргаанд хамаарж ийн үгүй юу гэдэг ийм хоёр зохицуулт байдаг. Тэгэхээр бид нар одоо өгөгдсөн шалгалтын тохиолдол дээр өгөгдөд байгаа тэр субъектүүд нь үндсэн хуулийн 66-гийн 1-д заасан субъект мөн байна уу? За тэгээд үүссэн маргаан нь 66-гийн 2-д заасан одоо үндсэн хууль зөрчсөн асуудлаарх тийм маргаан мөн байна уу биш үү гэдэг дээр дүгнэлтээ хийгээд цаашаа явах хэрэгтэй. За 3-т нь гэх юм бол бусад шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх гэдэг дээр дүгнэлтээ. За энэ хүрээнд бол бусад шүүх буюу эрүүгийн шүүхийн харьяалах маргаан мөн үү, иргэний шүүхэд харьяалах маргаан мөн байна уу гэдэг дээр дүгнэлтээ байна. За ингээд иргэн болон эрүүгийн шүүхэд харьяалах маргаан биш байна. Энэ нь өөрөө биш байгаа учраас нийтийн эрх зүйн маргаан буюу нийтийн эрх зүйн маргаан дотроо одоо захиргааны иргэн шүүхэд харьяалах маргаан байна гэдэг дүгнэлтээ хийн. За ингээд захиргааны иргэн шүүхэд харьяалах маргаан мөн байна гэдэг дүгнэлтээ бид нар хийсэн тохиолдолд тухайн маргаан буюу нэхэмжлийг захиргааны иргэн шүүх хүлээж авах уу гэдэг дээр дараагийн одоо алхмыг шалгана гэсэн үг. За захиргааны иргэн шүүх нэхэмжлийг хүлээж авахад захиргааны хэрэг хян шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлд заасан нэхэмжлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүсээгүй байх ёстой. За тэгээд 54 дугаар зүйлийн 54-ийн 1 дэх хэсэгт заасан нөхцлүүдэд бид нар ерөөхдөө нь одоо бодлогынхаа өгөгдлөөс шалгах чинь. За ингээд шалгахад бол 54-ийн 1-ийн 1 дээр захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн үү гэдэг дээр
бид нэр гол акцент өгнө. За захиргааны нэрийн шүүхийн хариаллын маргаан мөн үү гэдэг тухайд дээр шалгасан нийтийн эрх зүйн маргаан мөн байсан. Үнцөлийн эрх зүйн маргаан биш. Бусад шүүхийн хариаллах маргаан биш. Энэ ийм учраас захиргааны нэрийн шүүхийн хариаллын маргаан мөн байна. За ингээд а, 54-ийн 1-1 заасан нөхцөл үүсээгүй байна. За хоёрдугаар гэх юм бол 54-ийн 1-3 дээр одоо тухайн маргааны талаар захиргааны иргэн шүүхэд хандахын тулд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх ёстой гэдэг бас чухал асуудал байдаг. За ингээд бодлогын өгдлөөсөө тухайн маргаан дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан уу, явагдаагүй байна уу гэдэг дээр одоо бодлогынхаа өгдлөөс субстанц хийгээд энэ нөхцөл 54-ийн 1-3-д заасан нөхцөл үүссэн үү, үүсээгүй юу гэдэг дээрээ дүгнэлтээ хийгээд цаашаа явах нэ. За ерөөдөө бол одоо бид нар хэмжлийг хүлээн авахаас татгалзах нийтдээ 8 үндэслэл байгаа. Энэ 8 үндэслэлээ ерөөд нь шалгах чинь за хэрвээ бодлогын тохиолдол дээр бол жишээ нь одоо хэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй гэдэг ч юм уу. Эсвэл одоо 54-ийн 1-5 дээр нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжил гаргах эрхгүй этгээд нэхэмжил гаргасан ч юм уу. Иймэрхүү одоо нөгөө нэг бодлогын өгдөлд энэ талаар шууд ингээд өглөөс хараад дүгнэлт хийх тийм нөхцөл өгдөөгүй байх юм бол бид нар энэ тохиолдлыг үүсээгүй байна гэж үзээд цаашаа алхмаа хийгээд явах хэрэгтэй. За ингээд саяны одоо энэ захиргааны иргэн шүүх нэхэмжлийг хүлээж авах уу гэдэг дээрээ бид нар явцсан дүгнэлт хийхдээ нийтийн эрх зүйн маргаан үнцүүлийн маргаан биш байна. Эрүүгийн болоо иргэний иргэний шүүхэд хариалах маргаан биш байна. За мөн энэ дээр бас нэг юм нь захиргааны ерөнхий хуулийн 3-1-д хамаарахгүй байна. За ингээд захиргааны иргэн шүүхэд хариалах маргаан бол мөн байна. За хариалахдаа захиргааны иргэн шүүх тухайн нэхэмжлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүсээгүй байна. Ийм учраас бид нар дараагийн алхмуудыг шалгаад явъя гэдэг байдлаар ингээд бичгэллүүдээ хийгээ явна. За тэгээд захиргааны шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулж ер нь бол захиргааны иргэн шүүхэд бид нар гомдол хэмжлэлээ гаргадаг. За захиргааны үйл ажиллагааны хэлбэр нь өөрөө захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн ийм хэлбэрүүдээр илэрдэг. За ихэвчлэн одоо хуульчийн мэргэжлийн шалгалтын хүрээнд бол захиргааны бодлогууд маань одоо дандаа захиргааны актын маргаан ихэвчлэн одоо орж ирдэг. Тийм учраас бол бид нэр дараагийнхаа одоо энэ алхмууд дээрээ захиргааны акт айлууд дэлгэрэнгүй үзээд явж байгаа шүү. За ингээд нэгдүгээрт бол одоо ингээд хэмжлэлийн шаардлага бид нэр тодорхойлчлоо. За хоёрдугаар захиргааны нэрийн шүүх хэмжлэгийг хүлээж авах уу гэдэг дээрээ алхмуудаа хийгээд одоо дүгнэлтээ хийчлээ. За ингээд тухайн захиргааны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны шүүх хүлээж авах юм байна гэж үзэх юм бол тухайн захиргааны шийдвэр буюу шийдвэр нь өөрөө захиргааны актын шинжийг агуулсан байх ёстой. Ингээд тухайн захиргааны шийдвэр маань захиргааны актын шинжийг агуулсан уу, захиргааны акт мөн байна уу биш байна уу гэдэг дээр дараагийн алхмуудыг хийгээ явна. За ингээд захиргааны ерөнхий хуулийн 37-1 дээр бол захиргааны актыг дарах байдлаар бол зохицуулсан, тодорхойлсон. За ингээд захиргааны акт маань өөрөө үндсэн 6 шинжтэй байх ёстой. Энэ үндсэн 6 шинж нь бол 37-гийн 1-д заасан юм тохиолдолд бол гарч байгаа шүү. За Мики хаавал яаж юм? Ган чимэг корт гэсэн 2 хүн Мик нээлттэй байх шүү. За ингээд захиргааны актын талаар бид нар алхмыг хийхдээ захиргааны ерөнхий хуулийн 37-гийн 1 заасан тодорхойлолтоос бол захиргааны актын 6 шинжээ тодорхойлж байгаа. За захиргааны актын эхний шинж маань бол захиргааны байгууллага. За хоёр дахь нь тодорхой нэг тохиолдол. За гуравт нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн. Дөрөвт нь гадагш чиглэсэн байх ёстой. За мөн захиргааны актанд зохицуулт агуулсан. За мөн захирамжилсан шинжтэй гэсэн ийм 6 үндсэн шинжийг бид нэр шалгаад энэ 6 үндсэн шинжийг бүхэлд нь хангаж байна гэж үзэх юм бол захиргааны акт мөн байна гэдэг дүгнэлтийг хийгээд дараагийн албан руу шилжинэ. За ингээд энэ дурдсан 6 шинжээний товчхон бас тайлбарлажээ.
За нэгдүгээр тул мэдээж захиргааны актыг захиргааны байгууллагаас гаргасан байх ёстой. За захиргааны байгууллага гэдэгтээ бол захиргааны ерөнхий хуулийн 5.1-ээс 5.1-ийн 5-д заасан энэ одоо байгууллагуудыг бид нэр байгууллагуудаас гаргасан шийдвэрийг бид нэр захиргааны акт байна. Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр байна гэж үзнэ. За 5.1-т бол төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв орон нутгийн байгууллага буюу одоо яам засгийн газар, засаг дарга, агентлаг гэх мэт ийм байгууллагуудаас гаргасан шийдвэр байх юм бол бид нэр захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр байна гэж үзнэ. За хоёрдугаарт нь хоёрдугаарт нь болохоор 5.1-2 дээр хууль тогтоомжийг биелүүлж захирамжлан шийдвэр гаргадаг засгийн газрын бус бие даасан агентлаг түүнтэй адилдах нийтийн эрх зүйн бусад байгууллага. Түүнтэй адилдах нийт эрх зүйн бусад байгууллага гэж байгаа. За энийг юу гэж бид нэр ойлгох вэ гэхээр соёлын газрууд буюу ихтэй сургуулиуд, номын сан, музей, театр гэх мэт. За эрдэм шинжилгээний судалгааны газрууд буюу шинжлэх ухааны академи, хууль зүйн үндэсний хүрээлэн гэх мэт. За мөн одоо нийт эрх зүйн сан гэх мэт энэ байгууллагууд нь одоо түүнтэй адилдах нийт эрх зүйн байгууллага, бусад байгууллага гэдэгтэй хамаардаг. Эдгээр газруудаас гаргасан шийдвэрийг бид нэр захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр байна гэж дүгнэх нь байна. За 5.1-3-т нь захиргааны чиг үүргийг хууль болон нийт эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд гэж байгаа. За тэгэхээр засгийн газрын тухай хуулийн 19 дэх зүйлийн дагуу засгийн газраас тогтоол гаргадаг. За энэхүү тогтоолоор бол одоо жишээ нь барилгын хөгжлийн төв байлаа гэхэд барилгын хөгжлийн төв дээр засгийн газраас тогтоол гаргаж одоо тухайн барилгын хөгжлийн төвөөр одоо гэрээний үндсэн дээр захиргааны ажлыг гүйцэтгүүлье гэдэг ийм тогтоол байх нь шүү дээ. Тэгэхээр одоо энэ нь бол тухайлсан тогтоолууд байгаа гэсэн үг. Бид нар одоо энэтэй нийт эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдийг бол одоо энэ засгийн газраас гаргасан тогтооллоор батлагдсан энэ газруудыг ойлгоно гэж ойлгох нь байна. За 5.1-5 дээр бол шийдвэр үйл ажиллагаанд нь захиргааны иргэн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага гэж байгаа. Тэгэхээр жишээ нь худалдаа ажил үйлдвэрийн танхим хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, за мөн Монголын хуульчтай холбоо, Монголын оюутны холбоо гэх мэт. Жишээ нь одоо Монголын хуульчтай холбооны одоо бидний одоо нөгөө хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээр бол Монголын хуульчтай холбооноос гаргасан одоо шийдвэрт захиргааны иргэн шүүхт гомдол гаргана гэсэн ийм зохицуулт байдаг. Тэгэхээр одоо тухайн хуульд нь тусгаалan заасан энэ тохиолдолд тусгаалan заасан тэр тохиолдолд тэр байгууллагаас гаргасан шийдвэрийг бид нэр захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрээ гэж ойлгох нэ. За 5.2 дээр бас ингэж байгаа. Захиргааны байгууллага байнгын бус нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болно. За ингээд тухайн байгууллага татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд нь эрх зүйн үр дагаврыг нь хариуцна гэж байгаа. Жишээ нь энэ дээр гэх юм бол Улс аймаг нийслэлийн онцгой комиссийг одоо дурдж болох нэ. 5.4-д нь нийтийн эрх зүйн асуудлаар бие даан бүрийн нэрийн өмнөөс бангаар захиргааны шийдвэр гаргах бүрийн эрх хуулиар тусгаалan олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэж байгаа. За энэ дээр мэдээж одоо улсын байцаагч нар засаг дарга нар одоо энэ 5.4 гэсэн зохицуулт. Энэ юу яахгүй. Мик хаагаарай. За захиргааны актын 2 дахь шинж бол тодорхой нэг тохиолдол гэсэн шинж байгаа. За тодорхой нэг тохиолдлын хувьд бол хаяглагдсан этгээд болон нэг удаагийн зохицуулт гэсэн юм хоёр шинжтэй. За хаяглагдсан этгээдийн хувьд бол тухайн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь одоо ямар этгээдэд хандаад байгаа юм бэ гэдэг нь тодорхой буюу тодорхойлж болох үс байх ёстой гэж байгаа. За жишээ нь одоо газрын эрх олгосон захирамж байлаа гэхэд иргэн батад одоо тухайн газрын эзэмших эрхийг нь олгосон ийм шийдвэр байлаа гэхэд иргэн бат гээд хаяглагдсан этгээд нь тодорхой буюу тодорхой тооны ийм этгээдэд хандсан байна гэж үзнэ. За нэг удаагийн зохицуултыг агуулсан байх ёстой.
Тухайн одоо батад олгосон захирамж бол батад олгоод байгаа тэр газрын асуудлыг зохицуулсан л шинжтэй нэг удаагийн шинжтэй. За тухайн батад олгосон газрын захирамжийг өөр хин нэгэн этгээдэд адилтгаж юм уу эсвэл одоо дараагийн удаа тэр батад олгосон шийдвэрийг л одоо бариад өөр хүмүүст газар олгоод байж болно болохгүй мэдээж зөвхөн нэг удаа үйлчлээд дуусгар болдог. Өөр төсөөтэй тохиолдлуудад дахин хэрэглэгдэх боломжгүй ийм буюу нэг удаагийн зохицуулт гэсэн ийм хоёр шинж байх юм бол тодорхой нэг тохиолдлыг л зохицуулж байна гэж болно. За тухайн захирааны байгууллагын шийдвэр маань нийтийн эрх зүйн хүрээнд байх ёстой. Жишээ нь одоо газрын асуудлыг зохицуулаад байгаа мó, үйл хөдлөх хөрөнгөний асуудлыг зохицуулж байгаа мó, татвар нийгмийн даатгалын асуудлыг зохицуулаад байгаа мó, эсвэл одоо ашигт малтамлын асуудлыг зохицуулж байгаа мó гэдгээрээ одоо нийтийн эрх зүйн хүрээний асуудлаар шийдвэр гаргасан байх ёстой. За дараагийн шинж нь бол гадагш чиглэсэн байх ёстой гэж байгаа. За захирааны байгууллагаас одоо дотооддоо буюу одоо нөгөө захирааны байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой одоо өнөөдөр манай байгууллага тэдээс тэдэн цагийн хооронд л ажилланаач гэдэг юм уу тий. Иймэрхүү байдлаар дотооддоо чиглэсэн асуудлыг зохицуулаагүй харин гадагшаа буюу иргэн хуулийн этгээдэд хамааралтай шийдвэрийг гаргасан гадагшаа чиглэсэн байх ёстой. За дараагийн бас нэг шинж нь бол зохицуулалт агуулсан байх ёстой гэж байгаа. Захирааны байгууллагын тухайн одоо гарч байгаа шийдвэр маань өөрөө ямар нэгэн эерэг болон сөрөг үр дагаврыг үүсгэж идэг. Тэгэхээр захирааны ерөнхий хэлний 37-гийн 4 болон 37-гийн 5-д зааснаар тухайн захирааны байгууллагаас гарч байгаа шийдвэр нь хандсан буюу хаяглагдсан этгээдтэй эерэг нөлөөллийг үүсгээд байгаа мó, эрх олгосон байдлаар эерэг нөлөөлөл үүсгээд байгаа мó, эсвэл одоо аливаа нэг эрх ашиг сонирхлыг нь хязгаарласан буюу сөрөг нөлөөллийг үүсгээд байгаа мó гэдэг дээр та бүхэн бас дүгнэлт хийх ёстой. За ингээд зохицуулалт агуулсан дээр дүгнэлт хийхдээ бол энэхүү захирааны акт нь одоо тий ийм хуулийн этгээдийн эсвэл энэ иргэний газар өмчлөх эрхийг нь одоо хязгаарсан байна. Эсвэл энэ иргэнд газар өмчлөх эрхийг олгосноороо эерэг нөлөөлөл бүхий зохицуулалт агуулсан шийдвэр байна гэдэг байдлаар одоо бичлэлтэй хийгээд явах нэ. За захирааны байгууллагын шийдвэр буюу захирааны актын сүүлийн шинж нь бол захирамжилсан байх ёстой гэдэг шинж байгаа. За энэ захирааны байгууллагын хуульд заасан чиглэлийг хэрэгжүүлэх хүсэл зоригтой холбоотой. За энэ шинж нь бол өөрөө захирааны актанд захирааны гэрээнээс ялгардаг нэг шинж нь байгаа. За захирамжилсан үйл ажиллагаа гэдэг дээр өөрөө хоригдсан юм уу, зөвшөөрөд байгаа мó, журамлаад байгаа мó, тогтоогод байгаа мó, эсвэл одоо татгалзсан үйлдэл эсвэл байгаад байгаа мó гэдгийг ойлгоно. За мөн одоо захирамжилсан тухайн шийдвэр нь өөрөө ямар хэлбэрээр илэрж байгаа юм бэ? Амаар гараад байгаа захирамжилсан шийдвэр юм уу, бичгээр юм уу, захимаар юм уу гэдэг дээр бас бид нар дүгнэлт хийх ёстой. За ингээд захирааны актын 6 шинжийг шалгачаад бид нэр явцын дүгнэлтээ хийн. За ингээд явцын дүгнэлтээ хийхдээ бол хэмсэл буюу бодлогын нөхцөл тохиолдолд дурддагдаад байгаа захирааны байгууллагаас гарсан энэхүү шийдвэр нь захирааны акт мөн байна гэж хэрвээ бид нэр дүгнэх юм бол захирааны акт мөн учраас захирааны нэрийн шүүхийн харьяаллын маргаан болно гэж бид нэр дүгнэх ёстой. За хэрвээ одоо захирааны акт нь тухайн захирааны байгууллагаас гаргасан шийдвэр нь захирааны акт биш ээ гэж бид нар дүгнэх юм бол захирааны хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 54-ийн 1-д зааснаар одоо хэмжлийг хүлээх татгалзах нөхцөл буюу 54-ийн 1-ээрээ захирааны хэргийн шүүхийн харьяаллын бус ийм маргаан байна. Гэдэг энэхүү дүгнэлтүүдээ бол бид нар хийгээ явна. За ингээд бид нэр 2 дугаар халмаараа захирааны акт мөн байна гэд хэрвээ дүгнсэн гэж үзье. Хэрвээ бид нар захирааны акт мөн байна гэж дүгнэх юм бол бодлого маань цаашаа үргэлжлээд бид нар дараагийн алхмуудаа шалгаад явна гэсэн үг. Хэрвээ захирааны акт биш байна гэж үзэх юм бол тухайн бодлого маань захирааны акт биш байна гэдэг дүгнэлтээрээ дууснаа. За бид нар захирааны акт мөн байна гэж үзээд дараагийн алхмуудаа шалгаад явлаа гэхэд түүний дараагийн алхам нь юу байх вэ гэхээр тухайн захирааны актын хууль зүйн үндслийг нь шалгах алхам байдаг. За
Захиргааны акт нь өөрөө хууль зүйн үндслэлтэй гарсан акт уу, хууль зүйн үндслэлгүй гарсан акт уу гэдгийг бид нэр формал болон материалын эрх зүйн шаардлагын хүрээнд шалгадаг. За эхлээд формал шаардлагын хүрээнд шалгаад явах алхмаа тайлбарлая. За формал эрх зүйн шаардлагын хүрээнд бид нэр дараах дөрвөн алхмаар шалгана. За нэгдүгээр гэх юм бол эрх хэмжээний дотор тухайн захиргааны акт маань гарсан байх ёстой. За хоёрдугаарт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх ёстой. Гуравдугаарт хэлбэрийн шаардлагыг хангасан байх ёстой. Дөрөвдүгээрт бусад этгээдийн оролцоог хангасан байх ёстой. За энэ дөрвөн шаардлагыг хангаж явах юм бол тухайн захиргааны акт маань формал эрх зүйн шаардлагыг хангаж ийна гэж үзнэ. Хэрвээ энэ дөрвийн аль нэг шаардлагыг хангахгүй байх юм бол захиргааны акт нь формал эрх зүйн шаардлагыг хангасангүй гэж үзэх нь байна. За эрх хэмжээ гэдэг дотроо бас гурав задарч байгаа шүү. За энэ дотроо бол нутаг дэвсгэрийн харьяалал, чигүүргийн харьяалал, шатлан захирах усны харьяалал гэж байгаа. За жишээ нь одоо Өвөр хангай аймгийн засаг даргаас одоо ямар нэг шийдвэр гарлаа гэхэд тухайн шийдвэр нь Архангай аймгийн асуудлыг зохицуулсан шийдвэр гаргах ёсгүй гэдэг ч юм уу тий. Энэ байдлаараа нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж өгөх байх ёстой. За чигүүргийн харьяаллын хувьд бол за тухайн одоо жишээ нь нөгөө нэг өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагдах өрсөлдөөний тухай хууль дээр ирэх болгосон харилцаан дээр одоо газрын тухай хуулийг ч юм уу тийм ингээд чигүүргийн харьяаллыг зөрчих байдлаар ийм шийдвэр гаргаж болохгүй гэсэн үг. За шатлан захирах усны харьяаллын хувьд бол дээжтний байгууллагын хуулиар олгогдсон чигүүргийг нь хуулиар олгогдоогүй чигүүрийг бүхий доожтны албан тушаалтан одоо өмнөөс нь шийдвэр гаргах ч юм уу тийм ингэж шатлан захирах усны харьяаллыг зөрчсөн шийдвэр байх ёсгүй. Хэрвээ энэ гурван аль нэг нь зөрчигдсөн байх юм бол тухайн захиргааны акт нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн буюу эрх хэмжээнийхээ дотор гаргаагүй захиргааны акт байна гэж үзэх нь байна. За хоёрдугаарт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх ёстой. За мэдээж захиргааны шийдвэр гаргахын тулд тодорхой үйл ажиллагааны процессын дагуу буюу хуульд заасан журмыг баримталж ингэж явагдах ёстой. За энэ дээр бол захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 43 дахь зүйлийг бид нар шалгах хэрэгтэй байдаг. За эдгээрээс онцлох юм бол 27 дахь зүйл болон 43 дахь зүйл дээр сонсох ажиллагаа явуулах захиргааны актыг мэдэгдэх гэж байгаа. За ийм одоо аливаа байдлаар захиргааны акт гарлаа гэхэд энэ сонсох ажиллагаа явуулах болон захиргааны актыг мэдэгдэх гэдэг дээр бол түлхүү одоо алдаа гардаг. За сонсох ажиллагаа явуулж одоо захиргааны актын хаягдлагдаад байгаа этгээд болон тухайн захиргааны актын үр дагавар үйлчилж болох тэр этгээдээс аливаа байдлаар тайлбар мэдүүлэг авах юм уу тий. Ингээд тухайн харилцааг шийдвэрлэхтэй холбоотойгоор сонсох ажиллагааг явуулах хэрэгтэй байдаг. За мөн захиргааны байгууллагаас аливаа акт шийдвэр гарлаа гэхэд тухайн захиргааны актыг хаяглагдсан этгээдэд заавал мэдэгдэх ёстой. Энэ мэдэгдсэн асуудлаа захиргааны байгууллага өөрөө нотлох үүргийг хүлээдэг. За захиргааны актын хэлбэрийн шаардлага гэж байгаа. За хэлбэрийн шаардлагын хувьд бол захиргааны ерөнхий хуулийн 41 дээр заасан. За заахта энэ хуулийн 41-р зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргах ёстой гэж байгаа. Тэгэхээр 41-ийн 1-1, 1-2, 1-3, 1-4 дээр дөрвөн тохиолдлыг зааж өгсөн. За энэ дөрвөн тохиолдолд хамаараагүй бусад бүх тохиолдолд захиргааны актыг заавал бичгээр гаргах ёстой. Хэрвээ бичгээр гаргаагүй амаар гаргасан ч юм уу, захимаар ч юм уу өөр бусад хэлбэрээр гаргасан байх юм бол тухайн захиргааны актыг хэлбэрийн шаардлагаа зөрчсөн байна гэж үзэх нь байна. За ингээд захиргааны ерөнхий хуулийн 42 дээр бол бичгээр гаргасан захиргааны акт нь дараах шаардлагыг хангасан байх ёстой гэж байгаа. За мэдээж одоо захиргааны акт нь
захирааны байгууллагын нэр хаяг тамга тэмдэг гарын үсэг зурах он сар өдрийг нь тодорхой заагдсан байх ёстой. За мөн одоо тухайн захирааны акт маань хаяглагдсан этгээд нь хувь хүн юм уу хуулийн этгээд юм уу тухайн байгууллагын нэр хаяг холбоо барих мэдээлэл нь тодорхой байх ёстой. За захирааны актыг гаргах бодит нөхцөл байдал буюу болон одоо хууль зүйн үндэслэлийг заавал тухайн захирааны актад дурдж өгөх ёстой. За захирааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийгээ тусгана. За захирааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацаагаа зааж өгнө гэж байна. За ингээд формал эрх зүйн шаардлагын сүүлийнх нь одоо шаардлаганууд бол бусад этгээдийн оролцоог хангах хэрэгтэй гэж байна. За эрх бүхий байгууллагаас урьдчилж одоо заавал зөвшөөрөл авах талаар хуульд зохицуулсан юм уу? За мөн одоо өөр захиргааны байгууллагаттай зөвшөлдсөний үндсэн дээр тухайн захиргааны актыг баталж гаргах ёстой байсан уу? За эсвэл одоо эрх бүхий өөр байгууллагатай хамтран хэлэлцэж тухайн захиргааны актыг гаргах байсан уу гэдэг гурван шинжээр бусад этгээдийн оролцоог хангасан уу хангаагүй юу гэдгийг бид нэр тодорхойлж дүгнэнэ. За энэ дээр бол боловсролын тухай хуулиас жишээ авч дурдсан. За ингээд аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал цэцэрлэгчийн эрхлэгчийг томилох тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлнө гэж байна. За тэгэхээр бусад байгууллагаас буюу одоо бус байгууллагаас санал авч шийдвэрлэх нь байна. Одоо тэгэхээр нөгөө тухайн жишээ нь одоо нөгөө газрын харилцаатай холбоотой маргаан байлаа гэхэд тухайн газрын асуудлыг шийдвэрлэхдээ одоо өөр бусад этгээдээс юм уу өөр бусад захиргааны байгууллагаас өөр хамтарч одоо шийдвэр гаргах ёстой юу зөвшөлтөд гаргах ёстой байсан уу энэ шийдвэрийг гэдэг асуудлыг нь бид нэр шалгаж явах хэрэгтэй ахнэ. За ингээд формал эрх зүйн шаардлага бид нэр шалгачаад явцын дүгнэлтээ хийх ёстой. За ингээд формал эрх зүйн ийм дөрвөн шаардлага байна. Энэ дөрвөн шаардлагыг энэхүү захиргааны акт нь бол одоо хангасан байна. Эсвэл энэ дөрвөн шаардлагын энэ нөхцөлийг нь хангаагүй байна ч гэдэг юм уу. Энэ утгаараа одоо формал эрх зүйн шаардлагыг бүрэн хангасан захиргааны акт байна. Эсвэл формал эрх зүйн шаардлагын ийм шаардлагыг нь хангаагүй байна гэдэг талаар явцынхаа дүгнэлтийг хийнэ. За ингээд захиргааны акт нь хууль зүйн үндсэлтэй эсхийг бид нэр хоёр нөхцлөөр шалгана гэсэн сая формал эрх зүйн шаардлага яриад туслаа. Одоо хоёр дахь нөхцөл нь буюу материалын эрх зүйн шаардлагыг хангасан уу хангаагүй юу гэдэг дээр бид нэр дүгнэлт хийх ёстой. За энэ дээр бол материалын эрх зүйн шаардлага дээр эрх зүйн үндсэлтэй байх, агуулга нь тодорхой байх, эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх гэж байна. За бид нар одоо захиргааны эрх зүйн бодлого дээр ямар хуулийн хэм хэмжээг за тухайн хууль дотроосоо яг хуулийн айл заалтыг хэрэглэж шийдвэрлэхээ гэдэг асуудлууд ч өөрөө одоо энэ формал эрх зүйн шаардлага болон материал эрх зүйн шаардлага дээр гарч ирдэг. За тэгэхээр газрын ч юм уу эсвэл татвартай холбоотой маргаан за эсвэл одоо ашигт малтмалтай уул уурхайтай холбоотой маргаан бид нар байлаа гэж бодоход тухайн одоо эхний алхмууд дээр бол бид нар захиргааны ерөнхий хууль болон захиргааны хэрэг хань шийдвэрлэх тухай хууль гэсэн ерөнхий зохицуулалтаа бариад шалгах алхмуудаа хийгээд явж исэн бол одоо энэ формал болон материалын эрх зүйн шаардлага дээр ороод ирэхээр бид нар тухайн маргааныг зохицуулж байгаа гол эрх зүйн баримтчгүй буюу гол хуулийнхаа заалтуудыг энэ хоёр алхам дээрээ ашигладаг. За ингээд материалын эрх зүйн шаардлагын хүрээнд эрх зүйн үндэслэлтэй байх, агуулгын тодорхой байх, эрх зүйн хэмжээнд нийцсэн байх гэдэг гурван шаардлага шалгана. За эрх зүйн үндэслэлтэй байх гэдэг дээр бол захиргааны ерөнхий хууль дээр 43-д нь захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл залтыг тодорхой заана гэж байгаа. За жишээ нь гэх юм бол за ингээд өрсөлдөөний тухай хууль дээр байлаа гэхэд одоо ямар нэгэн байдлаар улсын байцаагч нь аль нэг хувь хүн хуулийн этгээдэд ингээд өрсөлдөөний тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан байлаа гэж бодоход тухайн шийтгэлийн хуудсан дээрээ өрсөлдөөний тухай хуулийн 20-3-1 буюу захиргааны шийтгэл оногдуулах хэрэгжилт нь хяналттай.
гэсэн энэ зохицуултаа барих нь за мөн дээрэс нь шийтгэл оногдуулах яг ямар хуулийг зөрчсөн тэр хуулийн зохицуултаа мөн наривчлсан зохицуултуудад дурдаад явах хэрэгтэй байх нэ. Энэ утгаараа тухайн гарч байгаа захиргааны шийдвэр маань өөрөө эрх зүйн үндэслэлтэй байх гэдэг шаардлагыг хангах ёстой. За энэ асуудлын хүрээнд одоо захиргааны одоо бид нэр өмнө ботсон газрын маргаантай холбоотой асуудал байсан. За тэгэхээр тухайн газрын маргаантай холбоотой асуудал дээр бол бид нэр нийслэлийн газрын албанаас одоо тий газрын төлбөрөө төлөө гэдэг шаардлагыг тавьсан шүү дээ. За тэгэхээр газрын төлбөрөө төл гэдэг шаардлагыг тавьсан нь одоо тэр алтан бичиг нь өөрөө эрх зүйн үндэслэлтэй юу үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийхдээ газрын тухай хуулийн тэдэд тэгэд заасан учраас одоо энэ хүү алтан бичиг нь эрх зүйн үндэслэлтэй байна ч гэдэг юм. Эсвэл одоо газрын тухай хуулийн тэдэд зааснаар тэдэд тэгэд заасан учраас энэ ийм алтан бичиг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байна гэдэг талаар ингээд бодлогынхоо нөхцөлтэй уялдсан байдлаар энэ эрх зүйн үндэслэлтэй байх гэдэг болон бусад халхмууд дээрээ дүгнэлтүүдээ хийгээ явна. За эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх ёстой гэж байгаа. За тэгэхээр жишээ нь одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл нь хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй гэж байгаа. За гэтэл одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлөөс одоо ингээ бие даасан шийдвэр гаргацсан байлаа гэж үзэхэд тухайн шийдвэр нь өөрөө энэ хуулийн зохицуултыг зөрчиж байна. Ийм учраас эрх зүйн хэмжээнд нийцээгүй шийдвэр гаргасан байна гэдэг байдлаар ч юм уу жишээ нь иймэрхүү байдлаар бичлэлтэй хийгээд дүгнэлтээ явна. За ингээд захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр буюу захиргааны акт гэдээ бид нэр дүгнсэн. За захиргааны акт нь бол формал болон материалын эрх зүйн шаардлагуудыг хангасан уу, хангаагүй юу? Хангаагүй бол аль хэсгийг нь хангаагүй вэ гэдэг дээр дүгнэлтээ чинь. За хэрвээ одоо тухайн захиргааны акт маань материалын болон формал эрх зүйн шаардлагын аль нэг шаардлагыг хангаагүй л ах юм бол тухайн захиргааны акт нь ямар нэг байдлаар алдаатай захиргааны шийдвэр гэж одоо үзнэ. За ингээд тэрхүү алдаатай захиргааны шийдвэрийн эрх зүйн үр дагавар нь юу байх вэ гэхээр бид нэр тухайн алдаатай захиргааны байгууллагыг одоо хүчингү байгалийн шийдвэрийг хүчингү болгуулах уу? За эсвэл одоо илт хууль болохыг нь тогтоолох уу? Захиргааны акт гаргахыг нь даалгах уу? Эсвэл байгааг нь тогтоолох уу гэх байдлаар ингээд хэмжлийн шаардлагаа тодорхойлох ийм эрх зүйн үр дагаврыг үүсгээд явж байгаа. За ингээд илт хууль бус болохыг тогтоох буюу одоо захиргааны эрх хан шийдвэрлэх тухай хуулийн 47-гийн 1-ээр захиргааны ерхий хуулийн 47-гийн 1-ээр утга агуулгын илэрхий алдаатай. За эсвэл одоо бичгээр гаргасан захиргааны актыг баталсан тэр байгууллага тодорхойгүй тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. За эсвэл одоо захиргааны актыг гүйцэтгэх этгээд нь тодорхой бус хууль бус үйлдэл эсвэл гүйцэтгэхийг шаардсан. За эсвэл эргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолт халдах хуульд заасан үндэслэл байгаагүй түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг юм уу. За энэ шинжүүд байх юм бол тухайн захиргааны актыг бид нэр илт хууль бус болохыг нь тогтоолох хэмжлэлийг гаргах нь байна. За хэрвээ хууль бус захиргааны актыг хүчингү болгох хэмжил гаргая гэх юм бол энэ хуулийн 48-ийн 1-ийн 1 за 48-ийн 2 буюу 2-ын 1-ээс 2-ын 5-д заасан энэ нөхцлүүд үүссэн байна гэж бид нар үзэх юм бол хууль бус захиргааны актыг хүчингү болгох асуудал энд яригдах нэ. За ингээд бид нар ерөөхдөө бол захиргааны бодлого маань бичлэлт маш их шаарддаг учраас бас тодорхой хэмжээний хурдыг шаарддаг. За ингээд бичлэлтүүдээ хийгээд онлайн тодорхой юмнуудаа бичээд хуулийн үндслэлүүдээ бичээд за тэгээд бодлогынхаа өгөгдөлтөд совсоонц хийгээд алхам бүр дээрээ тодорхой дүгнэлтүүдээ ингээд хийгээд явна. За хэрвээ бид нэр ингээд захиргааны акт нь одоо захиргааны акт 1-р захиргааны шүүх хүлээж авах юм байна. 2-р захиргааны акт муу юм байна. 3-р захиргааны акт нь формал болон материалын эрх зүйн шаардлагын аль нэгийг хангасан эсвэл хангаагүй байна гэж үзэх юм бол хэрвээ хангаагүй байх юм бол тухайн захиргааны актын талаар одоо хууль бус болохыг нь тогтоолох юм уу эсвэл одоо
хүчингүй олгуулах юм уу гэд энэ шаардлагуудаа алийг нь гаргах юм бэ гэдгүүдээ ингээд тодорхойлоод дүгнэлтүүдээ хийгээд явах нь маш чухал байгаа шүү. За тэгээд мэдээж одоо нөгөө бид нар нөгөө материалын хэрэгцээ шаардлага болон формал хэрэгцээ шаардлагынхаа хүрээнд одоо захиргааны акт нь үнэлэлтэй юу үнэлгүй юу гэдгээсээ хамаарсан байдлаар одоо энэ хүн хэмжлэл үнэлэлтэй юу үгүй юу гэдэг дээр ингээд үүдэлтэйгээд асуултанд хариулаад явах нь байна. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн аргачлалын асуудал юу маань ингээд дуусч байна. Та хэдэд асуух асуулт байна уу? Нэг юм асуух юм аа. За Явцын дүгнэлтээ одоо нөгөө нэг үе шат болгон дээр нь хийгээд явна гэж шээ тий. Тэгэхээр одоо жишээлбэл өнгөрсөн жилийн юун дээр чинь бодлогон дээр одоо өөрийгөө яг нөгөө явцын дүгнэлт хийгээгүй тэгээ нөгөө баахан тийм шивцэн зорилгоод байгаа байхгүй юу? За ингээд захааны байгууллагуудыг авах юм байна. Формал шаардлага нь юм байна. Эсвэл материал шаардлага нь юм байна. Тэгэхээр нэг дүгнэлтчээд ерөнхий дүгнэлтээ тэр явцын дүгнэлтээр улбаалаа бичих болох уу тий? Нэгтгэл. Тэгээд сүүлийнх нь нөгөө нэг бодлогын дээр асуудал гарч ирээд тэрийг нөгөө хамгийн сүүлийн сүүлчдээр нь хариулах нь зөв юм уу? Үе шат бодлогон дээр үе шат дээр хариулах нь зөв юм уу? Ер нь бол одоо ингэн хэмжлийн одоо асуулт нэгэн жишээ нь хэмжлийн шаардлагыг тодорхойл гэдэг асуулт байлаа гэж бодоход бид нэр хариулт 1 гэж агаад ер нь бол асуултуудынхаа дагуу бид нар хариулаад явж байгаа байхгүй юу? Хариулаад явж байхдаа алхмуудаараа шалгаад хариулж ийна гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь дахианы актын 6 шинжийг шалгаад явж байгаа шүү дээ тийм үү? Тэглэг гэхэд захиргааны актын 6 шинжийг бид нэр захиргааны иргэн шүүх нэхэмжлийг хүлээж авах уу гэдэг асуултын хүрээнд хариулахдаа захиргааны актын 6 шинжийг шалгаа явж байгаа байхгүй юу? Тэгэхээр бодлогод өгөгдсөн асуултуудынхаа дагуу хариулна. За хариулахдаа алхмуудаа асуултад хариулахдаа алхмуудаа шалгаа явж байна л гэсэн. За тэгээд ерөөхдөө бол нөгөө үнэлтүүдийг маш